Ингээд ихний мэдээ. За Монгол улсын нийт эрхийн 60% нь дундаж давхаргад хамаардаг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ улс сард 400 гаруй мянган төгрөгөөс дээш орлоготой иргэдийг хамруулсантай. Бодит байдал дээр Монгол улсын дундаж давхаргыг хэрхэн хэмжиж байна вэ гэдгээ эргэж харах шаардлагатай байна. За Дэлхийн банкны зүгээс Монгол улсад инфляц 1% нэмэгдэхэд 350 мянган иргэн ядуу ангилалд гулсан орох эрсдэлтэй байгааг онцолсон. За нэгэсэндээ инфляц 3% нэмэгдэхэд Монгол улсын хүн амын 60% нь ядуу, за нэн ядуу ангилалд ороход ойрхон байна. 60 орчим хувь нь дундаж давхаргад хамаарч байгаа гэсэн дүгнэлттэй боловч хамгийн ноцтой нь Дэлхийн банкны тооцоололоор инфляц 10.3% болж одоо 1% нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц зээлийн дарамтаас үүдэн ядуурл шилжинэ гэсэн ийм эрсдэлтэй байгаа нь гол сорилт юм аа. 100 тэрбум долларын байгалийн баялагын орлого саяны дундаж давхаргыг 1% ч нэмдэггүй. Танаа Монгол Ардын намын 2016 оны мөрийн хөтөлбөр дээр байсан ядуурлыг бид нэр 16-аас 20 онд 2 дахин бууруулна гэж хэлсэн. Эд өсөлтийн үед манайх энэ одоо баян айлын эрх хөгжиг үрлэгэн зарцуулснаас өнөөдрийн энэ данхаасан төсөв, өнөөдрийн энэ төсвийн алдагдал, инфляц өөр ханшийн алдагдал чинь бий болчиход байна. Энэ нь тэрний энэний засгийн газар биш, танаа намыг сонгосон хөтөлбөр энэний цаан чинь явж байгаа. Тэгэхээр засгийн газраас энэ үнийн өсөлтийг өдөөчхөд бий болгоцоход энийг өөр бусд руу Монгол банк руу чихэд яг амьдралын чанар дундаж давхаргыг хавчиж байгаа, үнийн өсөлтөөр бодит орлогыг хавчиж байгаа энэ бодлогоосоо яаж татгалзах вэ? Гол зорилт нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүсээ дэмжиж, зохистой хөдөлмөр эрхлэлийн нөхцөлийг сайжруулснаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 20% нэмэгдүүлнэ. 26 онд дундаж давхаргын эзлэх хувийг тооцож тэр түвшнээс 20% нэмэгдүүлэхээр тусгасан. За ерөөс социализмын үед байгуулсан аж үйлдвэрийн салбараа бүхэлдэн нурааж үгүй хийсэн нь Монгол улс дундаж давхарга бий болох боломж нөхцөлийг үндсээр нь үгүй хийсэн гэж ерхэсэд өгнж байна. Иймээс ч цаашид эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон дундаж давхаргаа дэмжих хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбараа дэмжих нь чухал байна. За хэрвээ үүнийг хийж чадахгүй бол Монгол улс ханшийн сулрал, инфляцийн өсөлт зэргээс шалтгаалаад дундаж давхаргагүй цөөнх нь баян, дийлэнх нь ядуу, нэн ядуу ангилалд хамаарсан орон болж хувирахад хүрээд байна.